За сайн байна уу бах. Сайн байна уу? За сайхан зусч байна. Ажил төрлийн тавлаг үзтээ. Тавлаг за та сайхан зусч байна уу? Сайхан да. За гом бах бол одоо дотоодын хөрөнгөний биржтэй за компани хувьцааг авч эхэлж байгаа шинэ хөрөнгө оруулагч байгаа тийм. Тэгэхээр өнөөдөр яг таныг ирсэн дээр бид бүхэн голомт капитал саяхан зарласан хөрөнгө оруулагч гэр бүлийн ухаалаг багц гэдэг нэг багцынхаа талаар тань мэдээлэл өгье гэж бодлоо. За би бас энэ талаар асууж лавлах юм гараад ирж байна л да. За баярлалаа. Тэгэхээр голомт капиталын хувьд за яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаачлан ерөнхийдөө гэр бүлийн гишүүн бүр нөгөө хөрөнгө оруулагч байх одоо боломжтой өргөний зах зээл дээр тодорхой хэмжээгээр оролцооч гэдгийг уриалга за бас ажил хэрэгч гэсэн илүү чиглүүлэхийг зорж байгаа. За тэгээ гэр бүлийн гишүүд маань бас тэр болгон одоо цаг заваа зарцуулаад өргөний зах зээлийг одоо дагаад явах одоо боломж нь бас хомс учраас бидний хувьд бол хөрөнгө оруулагч нартай тодорхой хөрөнгө оруулалттай тэгээ багцуудыг одоо гаргаж өгөөд компаниудын судалгаа за тэгээ багцаа хэрхэн яаж бүрдүүлэх зэрэг мэдээллүүдийг нөгөөд одоо гэр бүлийнхаа гишүүдэд шинэ төрлийн бүтээгдэхүүн санал яваа гэж зарласан. Тэгээ дотор маань одоо гол нь бол хувьцаа заас тодорхой хэсгийг нь бонд гэдэг ингээд хэсгээс бүрдүүлээч. За мэдээж дотроо ингээд сонголттойгоор одоо эзэлж байгаа хувь хэмжээний ялгаатай байдлаар гэр бүлийнхаа гишүүдэд санал яваа гэдэг энэ шинэ бүтээгдэхүүн зарлаж чадах. Тэгэхээр урд нь бол бид нар хувьцаа гэдгийг бол мэдж байгаа. Хувьцаа бол авч тийм ээ. Ингээд одоо болохоор ингээд бонд хувьцаа хоёр хосолсон багц юм бай. Тэгэхээр бондыг нэг жоохон тодруулж тайлбарлахгүй юм. зөв яг. Тэгэхээр бонд гэдэг маань бол яг тогтмол өгөөжтэй одоо бүтээгдэхүүн гэж нэрлэгддэг. Өөрөлдөх юм бол та бидний мэддэг банкны хадгаламжтай одоо төстэй тодорхой хугацаанд мөнгө хадгалуулна. Тэгээ тэр хугацаанд хуримтлагдсан хүүгээ одоо ингээд бодуулаад авнаа гэдэг л ийм л зарчимтай бүтээгдэхүүн байж байгаа. Тэгэхээр бондын маань нэг онцлог нь бол хүү нь одоо улирал тутам ингээд дэлгэцэд төлөвлөдөг. Буюу хүүгээ ингээд наанах боломжтой. Хоёрдугаарт хүүгээ өгөөж яв тарцсангуй өндөр одоо өгөөж болох боломжтой. Жишээлбэл одоо Монголын зах зээл дээр хаалттай бондууд жишээлбэл нэг 15-аас 18-9% жилийн өгөөжтэй байх. Тэгэхээр хөрөнгө оруулагчид маань бол яг тэр тухайн компаниудыгаа судлаад за андеррайтерийнхаа хийсэн гаргасан дүгнэлтүүдийг судалж харж агаад хөрөнгө оруулах боломжтой гэсэн. Энэ гурван багц багцын энэ хуваар одоо бонд нь 30%, хувьцаа нь 70%, бонд нь 70%, хувьцаа нь 30%, одоо бонд хувьцаа 50%. Эднэрийн одоо давуу тал гэх юм ялгаатай мөртлөө аль нь одоо хамгийн их бас найдвартай гэдэг талаас нь тайлбарлавал юу гэж тайлбарлах вэ? Зөв. Тэгээ ер бол хөрөнгө оруулагч багцаа яаж ч хувь хэмжээгээр харьцаагаа тавьж болно. Тэгээ ерөнхийдөө гол жишээ болгоод бид бүхэн 3 гол хэсэг дуугаад байгаа. Тэгэхээр ихтэйх нь хувьцаа багц буюу багцынхаа дийлэнх хэсгийг хувьцаанд байршуулаач гэсэн байдлаар 70% нь хувьцаа гэхдээ гадаад дутаалж зарж болно. 30% нь бонд заман одоо нээлттэй хаалттай дотоод гадаадч бонд байж болно. Тэгэхээр бондын эзлэх хувь их байх уу одоо бага байх уу гэдг нь өөрөө тухайн хөрөнгө оруулагчийн одоо эрсдлийг яаж хүлээж авах вэ гэдгээс л хамаарч байгаа. Тэгэхээр дийлэнх хэсэг нь одоо магадгүй бонд авах юм бол ер нь өгөөж нь илүү их тодорхой жилийн дараа ямар өгөөж авах уу гэдэг нь тодорхой эрсдэл арай багтаа байна гэсэн. Хувьцаа маань одоо ханшин өөрөө ингээ өдөр тутамдаа хэлбэлзэж байгаа учраас илүү эрсдэлтэй. Гэхдээ мэдээж эрсдлээ дагаад магадгүй хувьцааны ханшин дээшээ хэр их өсөх боломжтойгоос хамаарат хүртэг өгөөж нь бас дагаад өндөр авах боломжтой гэсэн. Тэгэхээр голомт капиталын хувьд бол яг эдгээр одоо нөхцлүүдээс өөрийнхөө эрсдэл занхүү нөхцөл байдалтай тааруулаад сонгосон дээр харилцагчтай за бас авах боломжтой одоо тэр нөгөө компаниудын судалгаа мэдээлэлээр л хангаж өгөх зорилготой байж байгаа. За ерөөсө бодоод байхад энэ бондын багц буюу 2 дугаар багц нь ахт нэг таалагдж байна. Ер нь тэгээд ямар бондууд байгаа вэ?
зөв. За манай дээр маш олон салбарын одоо барилга, гуулуурхай, одоо тээвэр, банк санхүү, худалдаа гэдэг маш олон төрлийн бас Монголын шилдэг гэж хэлж болох байс компаниудын бондын бүтээгдэхүүнүүд байгаа. За хугацааны хувьд 3-аас одоо 2 жилийн хугацаатай. За үүний хувьд нэг 13-аас 19% хүүтэйгээд одоо маш олон сонголттой байгаа. Тэгэхээр та бүхэн тэр компани тус бүртэй танилцаад тэгээд өөрийнхөө сонголтыг хийх боломжтой байж байгаа. За ерөөсөө ах нь 2 дугаар вакц буюу бондынхаа вакцыг сонгоё. За. За баярлалаа танд. Одоо тэгээ манай брокерууд танд яг бондынхаа талаар нэвчилсэн мэдээллүүдийг өгөх болно. За баярлалаа. За баярлалаа.